өглөөний хүрээлтээ авъя. Хятадын юм хүрээлтийн үйлчлэгээ нь үнэхээр юм сайн заа, амар мундаг. Тэгээ хятад ч бас ингээ газар нутгийн хэмжээгээр том штэ тий. Тэгсэн байж ингээд маш холцоод хамгийн богино хугацаанд хүргэж өгдөг гэдгээр бас ингээд энэ хүргэлтийн үйлчлэгээр дэлхийд нэгт ордог гэсэн. Яг ингээ хэрэглэгчийн өнцгөөс харуул хүргэлтийн юм үйлчлэгээ бол ялцчгүй амьдралыг амар ингээд цаг хэмнэн амьдралыг илүү юм хэлбэр болгоод өгчт юм аа. Тэгээд ер нь нийгмийн олон стрессээс салгадаг гэх юм уу? Гэхдээ зөвхөн ийм үйлдвэрлэгч оронд л хоёр талдаа ашиг өгдөг бах. Би бол ер нь энэ хүргэлтийн үйлчлэгээ нь энэ сүүлийн үеийн шинэ хөгжлийн суурина гэж хардیں۔ Тэгээд бас айгүй олон төрлийн бүтээгдэхүүнийг явуулах боломжтой нь үнэхээр давуу тал санагдтiin. Өнгөрсөн өвлөлдөө манай байрны нэг охин заа нөгөө манай хүүхдүүд тоглодог болохоор тэдний хосны хүүтэй тэгээд хүүхдүүдэд тоглуулах гад хаяндаа гэр гэртээ ортیں۔ Нэг удаа тэдний төвөтэй ирсэн. Тэгсэн чи тэднийд хүрээлт ирсэн байхгүй юу? Тэгсэн чи нэг юм вакуум ууттай дотор нь байх мүсээсэн байхгүй юу? Тэгэд би наа чи юу юм гээд тэгсэн чи би ууган загас сахиалсан гэдэг ч байхгүй. Тэгсэн чи тэр нь ингээд вакуум уутан дотор устай загас байх байсан чи тэгээ хүлдсэн байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө охин чинь дэлгүүртэй талбогдоод ингээд юм хөлдөө юм ирчлээ гэдгсэн чи дэлгүүр нь зүгээрээ натгаа задлаад төмпөнд хийчих. Тэгэд ус нь мөс нь хайлаад тэгээ загснууд 8 орчим чигших цаа ёо. Тэгээд бас өөр нэг хэлцээ тэгжсэн гэсэн. Ингээд дэлгүүрээс супермаркетаас хавч захиалсан. Тэгээд ингээд хавчнуудыг ер нь хүргэлт хийхдээ ингээд хавчаар гэхүү нэг ингээд хайч шиг урд хүлийг ингээд скотчордоод тэгээд дуутанд хийгээд хүргэлт хийдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг айл хавч захиалчаад гэрт нь хүн байхгүй болохоор үүдэн дээр нь хүргэлтийн тавьсан. Тэгсэн чинь нөгөө хавчнууд нь ингээд би бинийхээ скотчийг ингээд хавчаараа хавчлаад шиг хайчлаад ингээд бүгдийг ингээд нээгээд бүдэрэ хөдөлгөөнд орсон. За тэгээд нөгөө нэг айл нь гэртээ ирсэн чинь орцоор нь дүүрэн баахан хавчнууд явж исэн гэсэн. Яг надад болохоор тийм хүргэлттэй холбоотой тийм бүтлгүүтэл тохиолдчихсэн эсхийг мартчихжээ. Ер нь тэгээд жоохон андуурсан юм байвал буцаага явуулчихдаг болохоор бас гайгүй. Нэг удаа тэгчихсэн нөгөө ковид үеэр за тэр үед нөгөө гадны хүргэлтийн хүмүүсийг ингээд орцлоо оруулахгүйгээд тэгэнгүүтээ ингээд хүргэлт ийм хотхон дотор нэг ийм түгээлтийн цэг дээр очиж аваачаа тавьчихдаг. Тэгээд хүмүүс нь өөртөө түгээлтийн цэгээс очиж хүргэлтээ авдаг гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь нэг удаа нөхөр маань нэг хүргэлтээ авна гэж гарсан. Тэгчээд нэг буруу хүргэлтээ авдирсан займар нэгттэй. Тэгсэн чинь би яг тэр үед болохоор дотор уцс цагсан байсан. Тэгсэн чи яг ирсэн тэр андуурч ирсэн хүргэлт бас дотор уцс ээж тарсан за. Тэгэд задлаа үтсэн чи юм төрсинг миний захиалсан шал ондоо нэг тийм урт мурт жоохон имээ төрсинг гэсэн байхгүй юу. Тэгээ би дэлгүүртэй холбогдоод надад буруу юм явуулсан мэт тэгсэн чи бид нар тийм бүтээгдэхүүнгүй штэ над хүрээлтийн хаягийг дахиад нэг шалгачих төхөө энэ төр гэхлээр шалгасан чи шал ондоо хаягны бүтээгдэхүүн аваад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэд би нөхрийгөө загнаад буцаа натгаа солиол гээ явуулсан. Тэгсэн чи манай нөхөр нөгөө хүрээлтийн цэг дээр авчиад өгөх гэсэн чи бас нэг юм ээ. Миний хүргэлтийг би аваагүй штэ яагаад авсан гэж тэмдэглэсэн гэсэн хэрэлцсэн зогсчихсэн гэсэн. Тэгээ манай нөхөр яна уучлаарай би андуураа явчих гэж тэгсэн чи яагаад тэгээд натгаа задлсан хүний дотор хувцас эрэгтэй хүн задлаа барьлаа гэд ууралсан гэсэн. Тэгээ нөхөр үгүй бити нэг буруугаар ойлгохоор манай эхнэр андуураа задлчих гэж тэгж хэлсэн гэсэн. За өнөөдөр гарч хүүгийнхээ оршин суухыг шинээр авъя. Яхад гэвэл хүүгийн нэг пассвортын хугацаа тусаа сая Монгол очихдоо шинэ пассворт аваад ирсэн байхгүй юу? Хүү маань нөгөө дагалдан визтэй болохоор аав ээж хайлны визийг дагдаг. Тэгэд нөхөр маань нэг ажлын визтэй болохоор арай урт хугацаагаар виз нь гардаг. Минийх болохоор жил сурах виз жилээр сонгуулдаг болохоор нөхөр бас ажлаас чөлөө аваад хүүгээ давуулж авсан. Олимпийн нийлц цаа ямар сонирн болчихоо тий. Жохоо эвгүй санагцсан. Харин Монгол тамирчид дамжилт хичээгээрээ. За бай бай.